За бүгдээрээ сайн байцгаана уу? Володигийн лувсан дамжин байна. За өнөөдөр хэдүүлээ урдны бичлэгээ цааш нь үргэлжлүүлж явъя. За өмнөх бичлэгээр салбарыг задлах шинэ хүрд угсрах ажлуудын тухай бол ер нь яригдаад дууссан байгаа. Гэхдээ энэ удаад угсарсан хүрд маань болохоор одоо яг нялх хөвчг тийм жижиг хүрд яригдсан. Нэгсэндээ салбарын хүрдний одоо зулцхан загварын тухай яригдсан гэсэн үг. Хэмжээгээрээ бол яг л одоо салбар доторх бусад хоньнуудтай хэмжээгээрээ бол адилхан. Өөрөөр хэлбэл нэг компанитай адилхан тийм бичил зулцхан загвар угсарцсан гэсэн үг. За яагаад тэгж хэлж ийм гэхээр энэ хүрдний эзэн маань одоо өөрийнхөө оронд захиалга олж ирдэг, борлуулдаг тэр хүмүүсийг тавиад хүрдээ эргүүлчихсэн. За тэгэхээр бусад хоньнуудтай яах аргагүй та өрсөлдөөд захиалга олж авахын төлөө өрсөлдөөд алдцахаас өөр аргагүй ийм нэг бусад компаниудтай адилхан хүрд угсрагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр өрсөлдөөнөөс ангижирч чадаагүй байна. Тэгэхээр яг л одоо бусад компаниудтай яг адилхан өрсөлдөөл захиалга олж авахын төлөө алдцахаас өөр аргагүй ийм байдалтай жижиг хүрд бүтээгдсэн. За энэ утгаар нь зулцхан хүрд гэж хэлээд байна. За яг бусад хоньнуудаас ялгаатай тал нь гэх юм бол өөрийн гэсэн өмч байхгүй, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж одоо адилчид байхгүй. Тэгээд одоо бусад хоньнуудынхаа хамтын ажиллагаанд дунд оршин тогтнодог. Эсвэл одоо салбарын дээд талд нь үүлэн систем шиг одоо доошогоо бусад хоньнуудаа одоо проектцолж үйл ажиллагаанд оруулж тэр хамтын ажиллагаан дээр нь оршин тогтнож байгаа ийм бит бус оршихуйтай хүрд бүтээгдсэн гэсэн үг. За ямар ч байсан ингээд салбар болгон дээр нэг ийм жижигхэн хураг шиг ийм зулцхан хүрднүүд бүтээгдчихлээ гэж тооцоод үзчихэж болно. За яагаад тэгэхээр салбарыг задлах хүрд угсрах ажлаа яригдсан учраас ингээд салбар болгонд ийм зулцхан хүрд үүсцээ ингээд тооцоод үзчих. За тэгэх юм бол энэ жоохон хүрднүүдийг бүгдийг нь томруулж 90 цент хүргэх шаардлагатай. Ингээхийн тулд урсгалд холбох шаардлагатай гэсэн үг. Аль болох том урсгалд холбож иж том хүрд үүснэ. Гэтэл энд нэг асуудал гараад ирдэг. За ямар асуудал вэ гэхээр Монгол улс маань эдийн засгийн бүтэн эргэлтгүй болсон. Одоо эдийн засаг нь яг нэг юм эргэлтэнд орж чадаагүй, бүтэн эргэлт үүсгэж чадаагүй ийм хагас дугуй саран хэлбэртэй ийм дутуу бойжсон ийм эдийн засаг одоогийн байдлаар үүсчихэд байгаа. Ерөөсөө бидний 30 жилд хийсэн ажил бол энэ шүд ийм дутуу хагас саран хэлбэрийн эдийн засаг үүсгэсэн. За өнөөдөр ард түмэн маань маш ядуу, цалин хөлс ерөөсөө нэмэгдэхгүй байна. Компаниуд нь ч гэсэн дивжид дээшилж чадахгүй, байнга л одоо банкны зээлнээсээ салж чадахгүй яваад байдаг. Тэгээ засгийн газар нь бас байнгын одоо мөнгөний дутагталд ороод гадаад дүр тавиад байна. Тэгэхээр улсаараа ингээд өрөнд ороод байгаа энэ бүх нөхцөл байдлын цаад шалтгаан нь бол ерөөсөө эдийн засгийн энэ бүтэн урсгал үүсгэж чадаагүйтэй холбоотой. Тэгэхээр энэ эдийн засгийн энэ тал саран хэлбэртэй ийм дутуу эдийн засгийг нөхөж гүйцээх хэрэгтэй байна. За ингэж гүйцээхийн тулд энд хоёр салбар оруулж ирж тойрог нөхөгдөж бүтэн болох. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтэн эргэлт үүсчихнэ гэсэн үг тэгвэл. За ямар хоёр салбар оруулж ирэх хэрэгтэй вэ гэхээр нэг нь бол өмнө яригдсан нөгөө гангийн салбар байна. За нөгөөх нь бол экспортын салбар. За яагаад гангийн салбар гэж хэлээд байна гэхээр ер нь ямар ч улс дөрвөн зүйлээ бол чаддаг байх хэрэгтэй байдаг. За нэгдүгээр хоол хүнсээ аргалж чадах хэрэгтэй. Хоёрдугаар хувцас, орон байраа, эрчим хүчээ аргалж чадчих хэрэгтэй. Ингэжээж хүмүүсийн анхдагч хэрэгцээ хангагддаг. Тэгэхээр тухайн улсын хүмүүсийнх нь анхдагч хэрэгцээ хангагдаад эхлэхээр тухайн улс дотор байгаа ард иргэд нь тэр анхдагч хэрэгцээгээ хангахын тулд бие биентэйгээ худалдаа харилцаа хийгээд ингээд эдийн засгийн жижиг эргэлт, богино эргэлт үүсдэг.
За ер нь улас гэлтгүү ан амьтад хүртэл энийгээ чаддаг шүү дээ. Жишээ нь баавгаа гэхтэл хоол хүнсээ аргалж чинь. За хувцсаа бас аргалдаг. Өвөл болохоор ноолоор хөврөө ургуулчихна. Зун болохоор нөгөөтхөө гуйжуулаад унахчихна. За тэгээд үүр нохоогоо бариад орчихно. За ичим хүчээ бас аргалдаг. Тэгээ байнгын ичим хүч үйлдвэрлээд чадахгүй учраас бас өвөл болохоор ичээндээ ороод унтаад өгдөг. Тэгэхээр тарваг, зурм, хулган, шувуу гэдэл ерөөсө дэлхийд байгаа. Ерөөсө байгаль дээр байгаа бүх амьтан энэ дөрвийгээ бол чадаад байдаг. Гэтэл монголчууд бид яагаад энэ дөрвийгээ бас чадахгүй байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Бид нар орон сууцаа аргалж чадхаа болчихсон. За урд нь бол Монгол гэрт амьдраад байхад бол энэ дөрвөн хэрэгцээг амьдрал хийж чаддаг байсан. Тийм болохоор яг дундад зууны үе, феодалын нийгмийн үед бол Монгол улс бол хайцсангүй баян улс байсан гэсэн. А гэтэл одоо бид нар Монгол гэртээ амьдрах боломжгүй болчлоо. За орчин үед хүмүүсийн ахуй амьдралч дээшилжлээ. Гэрт амьдрах бололцоогүй болцсон. За ингээд орон сууцнд амьдрий гэхээр энэ дээр төмрийн үйлдвэр гангийн салбар дутаад байна. Ерөөсөө энэ барилгын салбарт энэ барилгын одоо материалын зардлын 40-оос 50% нь арматур, турба гэл янз бүрийн төмөр идэл болчиход байдаг. Тэгээ бид нар одоо бол цементээ хийж чаддаг болсон. Одоо ердөө төмрийн үйлдвэрлэл дутаад байна. Тэгэхээр энэ гангийн салбарыг л оруулаад ирэх юм бол ерөөсөө жижиг хэрэгэлт үүсчих. Тэгээ чинь гангийн салбар гэдэг чинь өөрөө уул уурхаан 3 салбарыг хойноос чирээд явж идэг. Энэ гангийн салбар гэдэг чинь хойноо 3 салбарыг чирээд урдаа 3 салбарыг түрээд явж идэг маш хүчрхэг салбар. За мэдээж одоо юу вэ? Коксч нүгрэс, төмрийн хүүдэр, жонш гээд уул уурхаан 3 салбарыг хойноос чирээд урталтаа болохоор барилгын салбар, одоо дид бүтцийн салбар, зам гүүр, төмөр замаа барих гэдэг дид бүтцийн салбар. Тэгээд тоног төхөөрөмж үйлдвэрлэл, төмөр хийцээ үйлдвэрлэгээд зөндөө юм 3 салбар авал урталтаа түрээд явж идэг. Ерөөсөө энэ сэргээн босголтыг маш хурдан хийж болдог. Ерөөсөө эдийн засгийн сэргэлтийг маш хурдан хийдэг юм хүчрхэг салбар. За тэгэхээр гангийн салбарыг ингэж оруулж иржээж бид нар богино эргэлт бол үүсгэх нэ. За ингэж богино эргэлт үүсгэсний дараа бол их эргэлт рүү орох хэрэгтэй. Тэгэхээр заавал энэ дараа гэсэн юм байхгүй. Ер нь бол зэрэгцээд баг энэ гангийн салбартаа зэрэг юм уу төрүүлээд хийжсэн ч болно гэсэн. Экспортын салбарыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр одоо аль нэг экспортын салбарыг дэлхийн зах зээлдээ байршуулад тэндээсээ гадаад валютын их усрууд оруулж ирж шаардлагатай гэсэн. Ингэжээж их хэрэгэлт үүсдэг. За эсвэл их хэрэгэлт үүсгэхийн тулд одоо дэлхийд одоо 300 нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг гэд бодоход тэр 300 нэр төрлийн тэр бүх салбарыг дотоод зах зээлдээ бүгдийг нь үүсгэж их хэрэгэлт үүсгэх боломжтой. Тэгэхээр заавал ингэж 300 нэр төрлийн олон салбар үүсгэхгүйгээр ерөөсөө аль нэг дөрвтэй томоохон салбарыг дэлхийн зах зээл дээр амжилттай байршуулад тэндээсээ валютын их усроо олж ирээд бусад салбаруудаа нөхчих бололцоотой байна. Тэгэхээр монголчуудын хувьд ингэж дэлхийн зах зээл рүү гарах боломжтой нэг л салбар байгаад байна. За энэ болохоор эрүүл мэндийн салбар. Бусад том салбаруудыг аваад үзэхээр за автомашин, харилцаа холбоо, за энэ гар утас, компьютер гэдэг энэ электроникийн зах зээл, софтверийн зах зээл гэх мэт энэ том салбарууд руу ороход бид нэр хөрөнгө оруулалтыг бол дийлэхгүй. Энэ салбаруудаар орё гэхэд хөгжингүй улсууд биднээс бүр хитрхи тасраад явчихсан. Бүр 100 жилээр төрүүлчихсэн байна. Тэгэхээр бид нар энэ салбар руу ороод өсөө гүйцэх ямар ч боломж байхгүй. Тэр байтугай бүр ардаас нь дөхөж тоосыг харах боломжгүй болчиход байна. Тэгээд эдгээр салбар руу ороход маш их хөрөнгө мөнгө шаардахаар тэр хөрөнгө оруулалтыг бид нар бүр огт дийлэхээргүй гэсэн. Тэгэхээр бид нар ямар ч мөнгөгүйгээж энэ салбар руу бас орох боломж бол байхгүй байгаа.
Тэгэхээр монголчуудын хувьд ингэж хойноос нь хөөж биш бүр урдаас нь тосож амдаад орж болох тийм ганц салбар байгаа нь энэ нь өөрөө эрүүл мэндийн салбар болчиход байна. За яагаад гэдгийг тайлбарлахын тулд ном дээр одоо бүтэн нэг бүлэг оруулж өгсөн байгаа. За энийг уншчих юм бол та энэ эрүүл мэндийн салбарыг гарцаа байхгүй хөгжүүлж ангаа ухаанаараа дэлхийд гарах ёстой юм байна гэдгийг та ойлгочихно. Та төвөггүй ойлгочихно. Танд илүү хялбархан ойлгуулж одоо сэтэл төрүүлэхийн тулд нэг график харуулъя. За эндийг харчих юм бол за эрүүл мэндийн салбар руу зайлшгүй орох юм байна гэдэг нь орох шаардлагатай гэдгийг та бас ойлгочихно. За бид нэр ер нь хамгийн их мөнгө олдог том салбарууд гэхээр ер нь бол уул уурхай, харилцаа холбоо, автомашин, электроникийн аж үйлдвэр, софтверийн аж үйлдвэр гэсэн энэ салбаруудыг ойлгоод байдаг. За ингэж ойлгохоос ч өөр аргагүй. Энэ салбарууд ч өөрөө өндөр технологийн салбарууд учраас маш их сүр дүлэнтэй. Билл Гейтс, Стив Джобс, Элон Маск гэл дэлхийн хамгийн том баячууд дандаа энэ салбаруудаас төрж гарч идэг. Тэгээ шинээр гарсан ямар ч бүтээгдэхүүн нь маш их сенсац тарьж одоо мэдээллийн хэрэгслүүдээр цацагдж идэг. Тийм болохоор бид нар энэ салбаруудыг л одоо хамгийн их мөнгө олдог хамгийн том салбарууд нь юм баг гэж ер нь ихэнх хүмүүс ойлгоод идэг. Гэтэл ямар ч одоо сүр дүлэнгүй чимээ энерги оршиж идэг энэ эрүүл мэндийн салбар чинь дэлхийн хамгийн том, хамгийн баян аврах салбар нь байгаад идэг. Сая нэр дурддагдаад байгаа энэ 5 салбарыг бүгдийг нь нэмсэн ч ерөөсөө эрүүл мэндийн салбарын талд нь хүрдэггүй. Тэгэхээр бид нэр энэ эрүүл мэндийн салбар руу орчих юм бол бусад энэ өндөр технологийн салбарууд руу орсноос хэд дахин их ашигыг олох боломжтой байна. За дээр нь эрүүл мэндийн салбар руу ороход ерөөсөө монголчуудын яг халаасанд багтахаар өөрсдөө санхүүжүүлээд явж болохоор тийм бага зардлаар орох боломжтой байна. Энэ нь бас нэг давуу тал. Тэгэхээр эрүүл мэндийн салбар руу ороход мөнгнөөс илүү оюун ухаан илүү их шаардлагатай байгаа. Тийм болохоор энэ бол монголчуудад ерөөсөө хамгийн тохирсон салбар гэж үзэж байгаа. Монголчуудын хувьд нангаа ухааны салбар руу дэлхийн зах зээл рүү яаж гарах вэ? За энэ төлөв судалгаа одоо стратеги хөгжүүлэлтийн чиглэлээр манай ах олон жил ажиллаад явж байгаа. Тэгээ ирээдүйд Монгол улс маань одоо энэ нангаа ухааны салбарт дэлхийн тэргүүлэгч улсуудын нэг болцсон явж байна гэдэгт итгэж явдгаа. Энэ дашрамд бас дурдаад өнгөрье. Тэгэхээр юм хоёр салбар, гангийн салбар, эрүүл мэндийн салбар гэсэн юм хоёр салбар үүсгэжтэй бид нэр ерөөсөө их эргэлт рүү орчих юм байна гэдгийг та эндээс хар ойлгож болохоор байна. За нэг талаас нөгөө урсгалд холбохын тулд эхлээд урсгалаа үүсгэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтэн эргэлт үүсгэх шаардлагатай болсон гэдгийг нэгдүгээр ойлгоод авчих. За гэхдээ ингэж эдийн засгийн бүтэн урсгал үүсгэлээгээд энэ нь бол эхний удаад бол эдийн засгийн чөлөөт эргэлт үүсдэг. За эдийн засгийн чөлөөт эргэлт гэдэг бол ерөөсөө тухайн улсын ерөөсөө ямар ч хүн дуртай үнэ нь орж болдог. Ерөөсөө тухайн улсын ард иргэд аж ахуй нэгжүүд компаниуд бүгд орж болдог ийм чөлөөт эргэлт. Тэр байтугай гадаадын компаниуд орж ирж өрсөлдөж болдог. Ийм чөлөөт эдийн засгийн эргэлт үүсэж байгаа. За энэ чөлөөт гэдэг чинь өөрөө асуудалтай, ноотой байдаг. Ерөөсөө энэ чөлөөт гэдэг чинь эзэнгүй гэсэн үг нэг талаас. Тэгэхээр эзэнгүй юм бол ерөөсөө гадны хулгайч, дээрэмчин, тоноолчдын гарт өртөж байдаг. Тэднэрийн л олзолдог зүйл шүү дээ. Тэгээд яг энэ утгаараа одоо манай салбаруудад айл хэдий гадны тоглогчид орж ирээд хамгийн их ашиг орлоготой тэр салбаруудын орой дээр гараад суучихсан. Гол ашиг ерөөсөө өрмийн тэд нар хамж идэг. Эзэнгүй юм чинь тэгэлгүй яах юм? Эзэнгүй юм чинь тэгнэ шүү дээ. За өнөөдөр бид нэр утсаар яриа гэхээр Японд мөнгө төлж байна. За тэгэхээр маш олон хүмүүс байрны лизинг, цалингийн зээл, одоо малчны зээл гэдэг маш их зээлтэй байж идэг.
Тэгээ хинт мөнгөө төлж яах нэхэр нөгөө банкны салбарын оройд суудсан Америк хүн, Япон хүнд мөнгөө төлж идэг. За арх уу гэх юм бол Орос хүнд мөнгө төлж таардаг. Тэгээд энэ барилгын материал зарж байгаа газар одоо уул уурхайн хүнд машин механизмын салбаруудад дандаа гадны хүмүүс орж ирээд эзэлсэн гэдэг. Тэгээ бид нэр амьдарч явах хугацаанд байнга ингэж гадны хүмүүст мөнгө төлж яваад за эцэст нь үхэх болохоор өөрийнхөө орших газрыг солонгос хүнд мөнгө төлж худалдаж авдаг болсон. Тэгэхээр бид нар Монгол нутаг дээрээ амьдарж иж дандаа ингэж аль салбартаа эзэн болж чадахгүй дандаа ингэж гадны хүнд мөнгө төлөөд яваад. Тэгэхээр энэ бол ерөөсөө эзэнгүү эргэлтийн л гайшууд. Тэгэхээр ийм гангийн салбар тэгэхээр энд хэлэх гэсэн санаа бол энэ гангийн салбар энэ эрүүл мэндийн салбар гэсэн энэ салбаруудыг анханасаа үүсгэхдээ урсгалыг тэтгэх сувгийн зорилттойгоор хийгээд өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл салбарын ноёрхогчид өөрсдөө энэ бизнесийг эхлүүлж болно. Тэгэхээр энэ эдийн засгийн энэ эзэнгүү энэ чөлөөт эргэлтийг эзэнтэй эзэмшил өмчлөлттэй болгох шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр ингэж эзэмшилтэй өмчлөлттэй болгож болно. Тэгэхээр өмнө 4-р бодлого дээр яриад байсан салбаруудыг хооронд нь холбох шаардлагатай энэ тулд. Барилгын салбарыг банкны салбартай, банкны салбарыг харилцаа холбооны салбартай, харилцаа холбооны салбараа боловсролын салбартай, боловсролын салбарыг мал аж ахуйн салбартай, мал аж ахуйн салбараа хөнгө үйлдвэрлэлийн салбартай ч гэдэг юм уу. Ингээд маш олон талын хэрсэн юм олон холбоосуудыг үүсгэх хэрэгтэй. За ингэхээр эдийн засгийн энэ чөлөөт урсгал чинь дандаа энэ холбоос сувгуудаар дамжиж урсдаг болчихдог. Тэгэхээр нөгөө 4-р бодлого дээр яриад байсан шүү дээ. Тэр салбар дотор байгаа хоньнуудыг бүгднгийн ингэж урсгалаар услах шаардлага байхгүй. Аль нэг хоньыг услаад алтан хонь болгочдөг гэж ярьсан шүү дээ. За тэгэхээр яг энэ зарчмаар нөгөө үүсгэсэн салбарын ноёрхогчийн хүрдийг урсгалтай холбочно гэсэн үг. Оролт хардыг холбоч. Өөрөөр хэлбэл тэр зөвхөн тэр салбарын ноёрхогчийг услаад явчихна гэсэн. Тэр сувгийн урсгалыг зөвхөн тэр салбарын одоо зулцхан хүрднүүдэд хуваарлаад өгч гэсэн. Тэгэхээр нөгөө зулцхан хүрд чинь ерөөсөө урсгалаар ганцаараа услагдаад маш хурдан тэлээд томорчдөг. Шууд салбарын том хүрдлүүд хувирчдаг. Зах зээл дээр байгаа бүх захиалгууд тухайн салбарын ноёноор дамжих ийм бүрэн боломжтой болчихж байгаа. Ингэж л салбарын ноёрхч болоод байгаа. Нэгсэндээ ингэснээрээ салбарын эдийн засгийн том урсгалч өөрөө ингэж өмчлөгчтэй, эзэмшигчтэй болж байна гэсэн үг. За ингэснээр ямар нэгэн гадны тийм тонуулчид энэ урсгалд ёсоо байрших боломжгүй болчихдог. Тэгэхээр энийг заавал хүчээр одоо тийм үү манай зах зээлээс гар гэж хөөж байгаа биш. Зүгээр урсгалдаа өөрсдийнхөө зулцхан хүртнүүдийг хамруулчихаар л ийм үр дүн гараад байна. Тэгэхээр эндээс нэг юм харахад нэг юм хараарай. Салбарын ноёрхогч болох хүн анханасаа урсгал үүсгэгчтэй хамтарч тоглодог. Ерөөсөө ингэж хамтар тоглож иж энэ салбарын ноёрхол тогтоох боломжтой байгаа. За тэгэхээр энэ хамтрал нь яаж явагддаг юм бэ гэхээр за нэгдүгээрт урсгал үүсгэгч бол өөрийнхөө үүсгэсэн урсгалыг салбарын хүрд үүсгэсэн салбарын ноёрхогчдод өгчихнө. За салбарын ноёрхогчд гэдэг чинь өөрсдөө бас зүгээр тийм сул хүмүүс биш. Зүгээр хонь шиг тийм сул хүмүүс биш. Бас тэнд бүтээж үүсгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр өмнө яригдсан салбарыг задлаад тэр зардлуудыг задлаад тэр өрсөлдөөний зардлуудыг байхгүй болгочихсон. Тэгснээрээ энэ өрсөлдөөний энэ үйлдвэрлэлийн зардлын хоёр талын энэ зардлууд чинь эрс багасаад маш бага түвшинд очиж байгаа. Тэгснээрээ энд бүтээмж үүсчихдэг. Бүтээмж үүснэ гэдэг чинь тухайн одоо салбарын бүтээгдэхүүнүүд үнийн хувьд маш их хямдрах бололцоотой гараад ирсэн.
Тэгэхээр хэрэглэгчид хямд бүтээгдэхүүн рүү татагдаад салбар руу хошуурна гэдэг нь бол тодорхой байдаг. За ийм замаар бүх одоо хэрэглэгчид хүрд рүү татагдчихдаг. За нөгөө талаас салбарын ажил эрхэлж байгаа хүмүүс зүгээр нэг одоо боссын дор ажиллах, манлайлагчийн дор ажиллаад байх бол төвхтэй байдаг. Ягаад гэвэл 3 дахь сонголт гараад ирэхэд шууд хүрдний эзний дор ажиллах дуртай байдаг. Одоо бол ямар нэгэн сонголт байхгүй байгаа шүү дээ. Ерөөсөө нэг бол боссын дор ажиллана, нэг бол манлайлагчийн дор ажиллана гэдэг. Ерөөсөө хоёр сонголттой л байгаад байна. А гэтэл жижиг ноён гээд жижиг хүрдтэй хүн гараад ирэхээр хүрдний эзэнд хүмүүс ажиллах дуртай болчихдог. Ягаад тэгэхээр тэр салбарын боссын дор ташуурдуулах манлайлагчийн араас чирэгдэж хүүх чинь тийм сайхан биш шүү дээ. Нэг 2 дугаар бодлого дээр яриад байсан. Тэгэхээр ноёны жижиг хүрдэнд хамрагдчих юм бол тэр хүн шууд өөрөө бизнес эрхлэгч болоод хувирчдаг. Тэгэхээр үндсэндээ боссын дор ажилласнаас хамаагүй их орлого олоод эхэлдэг. Хамаагүй өндөр цалин аваад эхэлнэ. Тийм болохоор хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс хүрдэнд хамрагдаж ажиллах дуртай байдаг. За ингэхээр ард түмэн нэг талаас хэрэглэгч гэдэг утгаараа хүрд рүү татагдчихж байгаа. Нөгөө талаар ажил эрхлэгч гэдэг утгаараа хүрд рүү татагдчихж байгаа. За ийм байдлаар нөгөө үүсгэсэн том хүрд маань бүх ард түмнийг тэр чигээр нь өөрлөгөө татаад авчдаг. За ийм байдлаар л үндсэндээ бүх эдийн засгийн эргэлт хүрдний загвар руу шилжиждэг. А тэгэхээр энд урсгал үүсгэгч хүн чинь өөрөө энэ салбаруудыг хооронд нь урсгалаар холбоод байна гэдэг чинь өөрөө салбаруудыг хооронд нь холбосон бүтэн том улсын эдийн засгийн том хүрд үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр би танд ер нь бол хүрдний 3 загвар яриад байна гэсэн үг. За эхнийх нь бол нөгөө 2 дугаар бодлого дээр хувь хүмүүсийг хүрдний загвар дээр оруулсан. За хоёр дахь загвар нь болохоор хувь хүмүүсээс томроод компаниудыг яаж хүрдний загварт оруулах вэ гэдгийг ярьсан. За урсгал үүсгэгчийг үүсгэж байгаа хүрд нь болохоор салбаруудыг яаж хүрдний загварт оруулдаг вэ гэдэг гол агуулгын 4-р бодлого дээр яригдсан. За ингээд би танд 3 хүрдний загварын тухай ярьлаа. Тэгэхээр энэ 3 хүрд нь өөрөө бие биенийгээ багтаасан ийм хүрдний загвар байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ урсгал үүсгэгч, салбарын ноёрхогчд, тэгээд энэ жижиг ноёдуудыг үүсгэж байгаа энэ бие биенийгээ багтаасан энэ 3 хүрд гэдэг маань яг одоо манай сүүн зам галактикийн ерөнхий эргэлдэж байгаа энэ зарчимтай бол яг адилхан байдаг гэдгийг бас та нар ойлгоорой. Яг адилхан байдаг. Галактикийнхаа төвийг тойроод хэдэн тэрбум од ингээ бүгд эргэж идэг. Тэгэхээр тэр их оддууд нь өөрийнхөө гаригуудыг тойруулаад эргүүлж идэг. Одоо яг л манай нарны систем шиг гаригуудаа тойруулаад эргүүлж идэг. Тэгэхээр тэр гариг болгоно нь бас өөрийнхөө жижиг дагуулуудыг тойруулаад эргүүлж идэг. Тэгэхээр яг энэтэй адилхан урсгал үүсгэгч бол салбарын ноёрхогч нарыг тойруулаад эргүүлж идэг. За салбарын ноёрхогч нар нь болохоор жижиг ноёдуудыгаа тойруулаад эргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл компани эцдүүдийг тойруулаад эргүүлж байна гэсэн. За жижиг ноёдууд нь болохоор одоо компанид ажиллаж байгаа тэр ажилчдаа тойруулаад эргүүлж байгаа. Тэгэхээр яг л энэ ерөнхий галактикийн эргэж байгаа энэ зарчимтай бол яг адилхан бүтцээ гэдгийг бас та нар ойлгоорой. За нөгөө талаар энэ байгаль дээр байдаг тогтолцоо чи өөрөө байгальд эргэхдээ хамгийн одоо боломжтой, хамгийн амархан зохицдог. Тэгэхээр энэ байгальд байдаг тогтолцоо чи өөрөө байгальд дээр оршин тогтнох хамгийн боломжтой ийм тогтолцоо байдаг гэдгийг та бас санаарай. Эдийн засгтэр ч гэсэн одоо үүсээд
эргэх одоо хамгийн тохиромжтой хувилбар нь байдгаа гэдгийг сануулахын тулд энэ жишээг бас хэлж байгаа. За энэ хүрдний загварч нь тэгээд хүн болгоны хүсэл, мөрөөдөл, зорилгыг одоо биелүүлж яадаг ийм загвараа гэж ярьсан. Тэгэхээр яаж биелүүлээд байгаа гэдгийг аваад үзье л. За тэгэхээр хүрдэнд оролцож байгаа тоглогчтой ингээ харъя. За хүрдний төвд сууж байгаа хүмүүсийн ашиг сонирхол бол бүгд биелсэн. Жишээ нь ноёдын сонирхол бол ажил хийхгүйгээр мөнгө олох гэдэг тэр сонирхол нь бол биелж байгаа. Ягаад гэвэл бүх захиалга нь салбарын ноёрхчоос бэлэн зэлэн урсаад ороод ирнэ. Дээр нь бас ноёны өөрийнх нь хүрдэнд ажиллаж байгаа тэр хүмүүс ажиллаа хийгээд тэр компани захирал гэсэн ноён руу орлогын чөлөөтэй яваад орчдөг. Тэр хүсэл нь бол ингээд биелж чинь гэсэн үг. За салбарын ноёрхч нарын хүсэл зорилго бас биелэлээ болсон. Яг л салбарын бүх захиалга өөрөөр нь дамжиж урсна. Тэгэхээр тэр ашгийг хүнд яаж хуваарлах, өөрийнх нь хангалттай ашиг нь өөрт нь үлдчихнэ. Тэгээд амар амгалан хэдэн зуун жил, хэдэн мянган жил үр хөвгтөө энэ ноёрхчийнхоо байр суурийг өвлүүлээд ингээд яваад байх тэр хүсэл нь биелж байгаа. За урсгал үүсгчийн хүсэл бас энэ дээр биелж гисэн. За урсгал үүсгчийн хүсэл мөрөөдөл гэх юм бол ард түмний хүсэл биелсэн, жижиг ноёны хүсэл биелсэн, урсгал салбарын ноёрхч нарын хүсэл зорилго биелсэн. За энэ нөрөө урсгал үүсгчийн хүсэл зорилго биелж чинь гэсэн үг. За нөгөөтэйгөр интернет мөнгө хийх, шинэ мөнгө хийх тэр боломж нь бас үүсчихсэн. За энийг болохоор одоо бас дараа нь ярина. Тэгэхээр энэ боломжууд гараад ирэхээр урсгал үүсгчийн хүсэл зорилго биелж байгаа. За ард түмний хүсэл зорилго яаж биелсэн гэхээр нэгдүгээрт хэрэглэгч гэдэг утгаараа хүсэл зорилго нь биелсэн. Яг л хүрдний загварт одоо худалдаа авалт хийж оролцохоор хамаагүй илүү бүтээмжтэй, хямдхан, илүү их шагнал урамшуулал олгосон юм гоё хувилбарыг санал болгоод эхэлж байгаа. За тийм учраас хэрэглээ талаасаа хүсэл зорилго нь биелж байгаа. А тэгээд ард түмэн өөрөөсөө бас ажиллах хүчин болж хувирдаг. Тэгэхээр бүх ард түмэн энэ хүрдэнд оролцож байгаа ажилчин гэдэг утгаараа оролцож байна. Тэгээд тэд нар бүгдээрээ бизнес эрхлэгч болж хувирсан. Өөрөөр хэлбэл өндөр цалин авдаг болсон. Дээр нь бага өдөр ажилладаг болчихсон. Нэгэнт ингээ бүтээмж үүсчихээр 7 хоногт бол 2-3 өдөр ажиллахад хангалттай хэмжээний бүтээмж үүсгэж чадна. Тэгэхээр үлдсэн хугацаанд нь зүгээр үр хөвгттэйгээ чөлөө цагаа өнгөрөөгөөд сайхан зугаатай байж болно. За ийм байдлаар ард түмний хүсэл зорилго биелж байгаа. Яг л орчин үеийн техник технологийн ололт гэдэг бол ерөөсөө хүмүүсийг ийм цөөхөн цаг ажиллаж амьдрах бололцоог нь аль хэдийн бүрдүүлээд өгчихсөн. Тэгээ одоо яагаад бид нар чадахгүй байна гэхээр энэ өрсөлдөөнөөс болоод зүгээр ингэж дими хоосон буужгинж ирч хүчээ дими зүйлд зүгээр хоорондоо алдцахын тулд өрн таран хийгээд байгаа. Энэ байдал алга болоход эндээс үүссэн бүтээмжээр тэгээ 7 хоногт цөөхөн 1-2 хоног ажиллаж чадах боломжтой болчихж байгаа. Ажиллах чөлөөтэй бүтээмж үүсгээ сайхан амьдрах нөхцөл бүрдээд эхэлж байна гэсэн. За ийм байдлаар ард түмний хүсэл зорилго бол биелэлээ болж байгаа. За тэгээд энэ хуучин системтэй бас энийг харьцуулж үзэж болно. За одоогийн бидний амьдарч байгаа энэ дэлхийн нийтээрээ амьдарч байгаа энэ систем болохоор одоо бид нарыг хүндрэлтний удирдах байгаа тэр пирамидын эздүүд дийлэнх ашигаа бол авч идэг. Өөрөөр хэлбэл орлогын дийлэнх хэсэг нь тэр хүмүүс рүү хуваарлагдж идэг. Тэгэхээр яг нөгөө ташуурддаг хүн доороо ташуурддаг хүнийг ажилуулах дуртай байдаг гэдэг шиг ерөөсөө энэ зарчмыг доод чадах хүртэл тэр чигээрээ энэ тогтолцоог хэрэгжилсэн байдаг. За том санхүүчт нь бас нийгмийн ашиг орлогын ихэнх хэсгийг нас аваад явцдаг. За том компаниуд нь бас яг адилхан салбарын тэргүүлэгч том компаниуд нь бас л яг салбарынхаа дийлэнх ашигыг аваад явцдаг. Тэгээ компани тус бүр дээр аваад үзэхээр бас адилхан компанийн захирал нь ашигынхаа дийлэнх хэсгийг өөрөө аваад ажилчдаа бага хуваарлалт хийдэг. Харин энэ хүрдний загвар болохоор энэ эсэргээр яг гэвэл тэр дээд давхарга, дунд давхарга нь маш цөөхөн байдаг.
Ердөө нэг урсгал үүсгэгч, тэгээ цөөхөн ноёрхогч нар, салбарын ноёрхогч нар, тэгээ бас хайцсангуй цөөхөн тийм 100 хэдэн компани биш, 10-20 салбарт яг шаардлагатай цөөхөн компаниуд байгаад байдаг. Тийм болохоор энэ дунд давхарх нь бага учраас ард түмэн рүү хуваарлагдж байгаа тэр ашиг нь бол дийлэнх хэсэг нь ард түмэнд хуваарлагдж байна. Тийм болохоор энэ хүрдний загвар дээр ерөөсөө бүх хүмүүсийн хүсэл мөрөөдөл зорилго биелдэгэ гэж хэлээд байгаа юм учиртай. Бас энэ 3 хүрдний загвар дээр хүрдний загварын дээд талд нь одоо параллелаар ерөөсөө шинэ мөнгө бүтээх боломж өөрөө ургаад гараад ирдэг. Тэгэхээр цаасан мөнгөөс дахиад чиглэж болно. Алтаар баталгаажсан мөнгийг чиглэж болно. Мөнгөөр баталгаажсан зэсээр баталгааж. Ерөөсөө дурын мөнгийг тоглолтод оруулах боломжтой болчихсон. Тэгэхээр мэдээж орчин үед бол цаасан мөнгө нь чирэггүй, алтаар баталгаажсан мөнгө чирэггүй. Ялцгүй интернет мөнгө рүү орно гэдэг нь бол бас тодорхой байгаад байна. Тэгэхээр энэ интернет мөнгө хий гэх юм бол ялцгүй энэ 3 хүрдний загварыг бүтээжээж интернет мөнгө бүтээнэ гэдэг нь бас тодорхой ойлгомжтой байгаад байна. Тэгэхээр монголчууд дэлхийн хамгийн анхны шинэ интернет мөнгийг хийх бүрэн бололцоотой байгаа. Ерөөсөө ийм боломжтой маш цөөхөн улсын нэг гэдгийг та нар бас ойлгоорой. Одоо сонгуульд өгчлөө. Тэгээд одоо нийтээрээ сонгуульд оролцоод энэ улс төрийн тоглоомд яаж ийж оролцоод нэг их хурлын гишүүн болчих юмсан гэдэг мөрөөдөл бол маш олон хүмүүст байгаад байгаа. 100 хэдэн хүнд одоо тийм мөрөөдөл байна. Тэгэхээр энэ улс төрийн тоглоомонд одоо монголчууд маш их дуртай байгаад байна. За энэ ч аргагүй. Яг гэвэл улс төрийн тоглоом чинь бизнесийн талбарын дээдлэл байдаг. Тэгэхээр бизнесийн дээр байдаг учраас хүмүүс ер нь улс төрт татагдаж улс төрийн тоглоомоор тоглох сонирхол бол мэдээж их байдаг. Тэгээ хүн болгол одоо их хурлын гишүүн болчих юмсан гэдэг. За ястай хөлтөө нь хөдөлж одоо хөлгөө нь яах маягтай бүгд л одоо арга чарга хэрэглээд явж байна. Гэтэл танд яриад байгаа. Гэтэл одоо миний танд яриад байгаа энэ хүрдний загвар гээд энэ тоглоом чи өөрөө улс төрийн тоглоомын дээд талд байдаг тоглоом. Өөрөөр хэлбэл энэ чи хамгийн том тоглоом. Тэгэхээр энийг улс төрийн тоглоомыг орхих гэж байгаа юм биш. Зүгээр энэ улс төрийн тоглоомыг яг тоглож явахын хажуугаар улс төрийн тоглоомыг энэ бизнесийн талбарт тоглохын хажуугаар ийм хүрдний загвар гэсэн ийм тоглоомоор бас тоглож болно гэдэг хүмүүст ийм тоглоом байдгийн шүү гэдгийг бас харуулж байгаа. Тэгэхээр ийм тоглоомыг бас тоглож болно. Энд чинь өөрөө улс төрийн тоглоомын дээд талд байдаг хамаагүй илүү ашигтай илүү том тоглоом. Ягаад гэвэл урсгал үүсгэж болох юм бол Монгол банкыг Төв банкыг одоо хувьдаа авснаас ч илүү ашигтай гэсэн. Ерөнхийлөгч ерөнхий сайд болсноос урсгал үүсгэж болох нь бол хамаагүй том. Тэгээ энэ тентхийн одоо сайд болж яснаас салбарын ноёрхож болох нь хамаагүй том тоглоом. За боловсролын сайд болоод 4 жил сонгогдоод унна. Гэтэл энэ боловсролын салбарын ноёрхож болчих юм бол 1000 жил боловсролын салбараа өөрөө мэдээ зохицуулаад явна гэсэн. Тэгэхээр энэ хамаагүй ашигтай шүү дээ. Энэ чинь зүүрлэх аргагүй хамаагүй том ашигтай тоглоом. Тэгэхээр ийм том тоглоом байдгийг шүү гэдгийг ер нь ойлгуулахын тулд энэ ном бичигдсэн. Одоо бас ингэж ярьж байгаа. Ингээд яриа сууж байна. Урд өмнө монголчууд бас энэ тоглоомыг бас тоглож байсан. Тэгээд энэ тоглоомыг тоглоход хүмүүс тавьдаг санал нь өөрөө all in гэсэн санал байдаг. Энэ тоглоомыг тоглоход хүмүүс тавьдаг санал нь өөрөө тийм all in хийж байгаа юм шиг all in хийх тийм санал болчихдог. Энэ ном өөрөө одоо бичигдсэн зохиомж нь гэх юм бол хамгийн эхлээд 3 хүний тухай гардаг юм. Тэгэхээр Чингис хаан дэлхийг яаж эзэлсэн бэ гэдгийг эхний одоо тийм. За эхний 50 дуудсан дээр бол Чингис хаан яаж 2000-ыг загварчилсан. Энэ талаар нь
бичсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийг яаж эзэлж ирсэн юм бэ гэдэг аргыг тайлбарласан. Тэгэхээр энийг тайлбарлах явцад одоо яаж улс орнуудыг ер нь эзэлдэг байсан юм бэ гэдэг гаргалагаа бас гаргаж ирж тавьсан. Гэхдээ ингэж тавихтаа нэг зохиомж бас бичсэн байгаа. Энэ болохоор 3 хүний тухай өгүүлдэг. За дэлхийн улс орнуудыг эзлэхдээ зүгээр нэг дан хийгээд зүгээр дайнаар эзэлждэг юм бол биш ээ. Тийм байхгүй. Тэгэхээр очиж санал тавьж байгаа. Тэгэхээр хэлж бол очоод 3 хотын захирагчид яг адилхан санал тавьж байгаа. Тэгэхээр тэр нэг 3 хотыг нэгтгээд нэг том улс болгож яваад та хаана болох уу гэдэг санал тавьж байгаа. Гэхдээ энэ санал нь өөрөө зүгээр болох уу гэдэг энгийн санал бол биш. Яг оол нь хийх тийм санал байгаа. Өөрөөр хэлбэл тэр бүх зүйлийг олж аваад хаан болно. Үгүй бол бүх зүйлээ алдна гэдэг санал. Тэгээд зөвхөн одоо өөрийнхөө эд баялагийг биш. Ерөөсөө эхнэр хүүхдийнхээ амь насыг, хотынхаа ард иргэдийн амь насыг бооцооны давцан дээр тавьж байгаа ийм үйл явдал болж байна. Тэгээд энэ саналыг эхний тоглогч болохоор энэ саналаас татгалцчихж байгаа. Яагаад гэвэл ийм тоглолт үнэхээр байх ч юм уу байхгүй ч юм уу мэдэхгүй учраас татгалцчихж байгаа. За хоёр дахь хүн болохоор маш их айдас давтаж төгсөж байгаад энэ саналыг одоо хүлээж авсан байна. За тэгээд тэр хүн за ямар ч хэлсэн хожих талд нь оол нь хийя гэдэг шийдвэр гаргаж байгаа. За тэгээд мэдээж энэ дээр Сүбэдэбаатарын тусламжтайгаар ялаад оол нь хийж байгаа. За гурав дахь хүн болохоор хамгийн азгүй хүн. За тэр яагаад азгүй хүн бэ гэхээр тэрэн дээр ямар ч санал очоогүй байгаа. Ягаад гэвэл чи оол нь хийх үү хийхгүй юу гэдэг санал юусоо очоогүй. Тийм болохоор тэр хүн магадгүй санал ирсэн бол тэр хүн зөвшөөрөгч байсан байж болно. Тэгээд тэр 3 дахь хүн бол хамгийн азгүй шууд бүх зүйлээ алдаад эхний хүн бол яг хөө зүгээр ядаж тэнэглэсэн гэдгээ ойлгоод өгч байгаа. За 3 дахь хүн бол хамгийн азгүй бүх юмаа алдаад зүгээр л хохирчуулаад үлдчихэж байгаа. Тэгэхээр энэ санал бол үндсэндээ Чингис хаан тэр үед тавиад исэн Сүбэдэбаатар очиж тавьж исэн гэдэг саналтай гол нь биш. Энэ бол яг орчин үед байгаа биднэрт яг ийм санал ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ саналыг бид нөр өөрсдөө нэг нэгэндээ тавьж болно. Тэгэх юм бол хэн нэгэн монгол хүн оол нь хийгээд оол нь аваад тоглож болно. За хэрвээ монголчууд өөрсдөө энэ оол нь хийх саналыг биеиндээ тавьж энийг эхэлж чадахгүй бол зүгээр л гадны хүмүүс энэ саналыг биднэрт тавих бол. Тэр үед биднэрт тавихгүй улсынхаа хэн нэгэн хүнд тавиад бид нар бол яг л 3 дахь хүн шиг тийм байдалд орно гэсэн үг. Тэгэхээр энэ эдийн засгийн шинэ загвар руу орох энэ тоглолтоос хоцорно гэдэг чинь өөрөө ерөөсөө бүх бооцоогоо алдах тавил дээр тавьж гин гэсэн. Ягаад гэвэл чи тийм шинэ загварыг бүтээж чадах юм бол би бүх бооцоогоо алдъя гэдэг тэр бооцоог тавьж гин гэсэн. Тэрнээс энэ тоглоомд оролцохгүйгээр зүгээр би хөндлөнгөөс ажиглагчийн байр сууриас хандъя гэдэг тийм тоглоомын вариант бол энд байдаггүй. Ерөөсөө тухайн улсын бүх хүнд энэ оол ин хийх санал албан ёсоор тавигдчихдаг. Ягаад гэвэл зүгээр хэдэн хүн эхлээд энийг энэ загварыг угсраад эхлэхээр л ерөөсөө өсөөгүй үлдсэн хүмүүст нь тэр хүссэн ч хүссэн ч тэр шийдвэр гаргахгүй байгаа байдлаараа энэ тоглоомд бас оролцчихдаг. Өөрөөр хэлбэл би бүх бацаагаа алдъя гэдэг тавил дээр нь оролцож чинь гэсэн. Тэгэхээр монгол хүмүүст бүгдэнд нь ийм санал бол тавигдана гэсэн. Өөрөөр хэлбэл энэ номоор дамжуулаад бүх хүмүүст ийм санал тавьж байгаа гэсэн. Энийг заавал намайг тавьж гэн гэж ойлгох шаардлагагүй. Ийм санал аль хэдийн тавигдсан байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болчиход байна. Энэ саналыг яг хуу монголчууд өөрсдөө биеиндээ тавих юм бол оол энэ хожих боломж нь өөрсөнд нь оногдно. Хэрвээ гадны улсын хэн нэгнээр тавиулах юм бол бүх зүйлээ алдна. Тэр үед биднэрт ямар ч найраа байхгүй бүх зүйлээ алдсан байна гэсэн. Тэгэхээр ийм тоглолт ер нь орчин үед гарцаагүй явах вариант руу бол шилжсэн байгаа. Бүх тохироо энэ рүү бол орцсон.
Тэгэхээр энэ тоглоом дээр анхдагч болж орооч ээ гэдэг урилгыг та нарт өгж байгаа шүү энэ яриагаараа. За ингээд миний өнөөдрийн ярих юм ингээд бараг дуусч байна дөө. За анхаарал тавьж сонссонд бүгдээрэнд баярлалаа. Баяртай.